За эрхэм хүчит хүндэт зочд та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгая. Тэгээ иргэний Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхим яаж ажиллах вэ гэдэг талаар маш товч танилцуулга үзүүлье. За Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхим бол юуны өмнө төрийн үйл ажиллагаанд иргэдийн саналыг албан ёсоор хүлээж авах хэлбэр байгаа. За гэхдээ энийг бол нээлттэй сонсгол, нээлттэй хэлцүүлгийн байр хэлбэрээр одоо та бүхний сууж байгаа энэ өрөөг ашиглана. Бас түрүү ерөнхийлөгч хэлжсэн ямар ч одоо институцийн ирээд уулзалтаа хийж болно, нээлттэй сонсголоо хийж болно гэд. Тэгэхээр энэ бусад уулзалт хэлцүүлэгт иргэний танхимын байр ашиглагдах юм байна. За иргэний танхимаар бид нар хуулийн төслийг хэлцүүлснээр ерөнхийлөгч урд нь одоо ашиглаж ирсэн хэрэгслүүдээс гадна дахиад нэг шинэ ийм хуулийн төслийг баяжуулах шинэ хэлбэртэй болж байгаа. За хуучин ерөнхийлөгч нар бол хурал зөвлөгөөн, ажлын хэсгүүд, зөвлөхүүд ингээд иргэдийн захидлаас одоо санал их авч хуулийнхаа төслийг боловсруулдаг байсан. За энэ удаад бол эдгээр бүх хуучин хэрэгслүүдээс гадна иргэдийн дуу хоолой одоо нэлээд чөлөөтэй нээлттэй орж ирснээр хуулийн төсөлд бол нэлээд чанартай зөвлөмжүүд орж ирэх юм аа. За иргэний танхимын хилцүүлгийн дэс дараалал ямар байх вэ гэхээр хамгийн эхлээд хууль шийдвэрийн төслийг бол одоо хуучныхаа заншил ёсоор ажлын хэсэг зөвлөхүүд бэлтгэн. За энийг төслөө бол хэвлэлээр хуулийнхаа төслийг зарлана. За иргэдийн саналыг зарласан төсөл дээрээ бичгээр авна. Ингээд энэ бичгээр авах процессын явцад иргэдийн танхимд биечлэн ирж оролцож саналаа хэлэх хүмүүсийг бүртгэн. Ингээд иргэдийн танхимд иргэд биечлэн ирж саналаа өгнө. За бүх саналыг нэгтгэж хуулийн төсөлд одоо ажлын хэсгийнхэн оруулах юм байна. Ингээд ерөнхийлөгчөд танилцуулна. Ерөнхийлөгч өөрийнхөө саналыг оруулж хуулийн төслийг улсын хурлд өргөн барих, эсвэл өөрөөр шийдвэр гаргах зэрэг одоо арга хэмжээ авах юм. За ингээд хамгийн сүүлд нь бол ерөнхийлөгчийн шийдвэрт таны санал туссан уу, тусаагүй юу гэдэг талаар эргэж тэр албан ёсоор саналаа өгсөн хүмүүстэй эргэж мэдээлэх ийм процесс дуртай. За иргэний танхимын нэг онцлог бол шийдвэр гаргахгүй ийм зүйл байгаа. Хүмүүс бол энийг иргэний танхимыг улсын хурлдад давхцсан парламент чиглэн болчихоо гэж бас их санаа зовж бичиж байгаа. За ер нь бол парламентын нэг онцлог бол эцсийн шийдвэрийг гаргадаг байгууллага. За парламентэд өргөн барьж байгаа хуулийн төслийг боловсруулах явцад иргэдийн саналыг оруулж байгаа ийм санал авах хэлбэр байгаа. Тэгэхээр олон нийтэд зарлаж амжихгүй бас зарим яралтай төслүүд байгаа. Манай иргэний танхимын журмаар бол олон нийтэд зарлагдсан төсөл бол нэг 4-7 хоногийн дараа хилцэгдэхээр байгаа. За олон нийтэд зарлаж амжихгүй төслүүд дээр мэдээж хэрэг тодорхой сонирхлын бүлгүүдийн уулзалт семинаруудыг бол шуурхай зохион байгуулах бүрэн боломжтой. Ингээд хамгийн одоо онцлог нь иргэний танхимд бол санал хураалт явагдахгүйгээр иргэдийн одоо саналыг албан ёсоор сонсох ажиллагаа явагдах юм. За ингээд иргэний танхимд одоо энэ бүх процессыг одоо сайн төвөггүй явуулах мөн иргэдийн дуу хоолойг бүрэн хүлээж авах зорилгоор ажлын алба ажиллаж байгаа. За ажлын алба маань нээлттэй хэлцүүлгийн зарыг одоо олон нийтэд зориулж гаргана. Тэгээд олон нийтэд одоо ийшээ орж ирж хэлцүүлгэнд оролцохыг хүссэн хүмүүсийг бүртгэж оруулна. За энд нэг манай иргэний танхимын журман дээр нэг цоорсон зүйл байгаа. Одоо энэ танхимд орж ирж үг хэлэх хүмүүст ямар нэгэн болзол тавихгүй. Насны ялгаа, шашин шүтлэг, эрдэм боловсрал гээд янз бүрийн зүйлээр бол ялахгүй гэдгийг түрүүн одоо үг хэлсэн хүмүүс хэлсэн. Зөвхөн цаг хугацаагаар тодорхой журмын дагуу тэр бүртгүүлэх ёстой өдрөө 8 цагтаа багтаад бүртгүүлсэн цагийнхаа дараалалаар орцсон ийм хүмүүсийг бол оруулахын мөн одоо ажлын хэсгийн дарга нар тухайн одоо асуудлаар экспертийн мэдлэгтэй хүмүүсийг урилгаар оролцуулна. За ингээд нээлттэй хэлцүүлэгт ирсэн саналыг ажлын хэсгүүдэд нэгтгэж өгөх ажил бол бас ажлын хэсгийн ажил байгаа. Энэ одоо танхимд болох бүх одоо уулзалтуудын зохион байгуулалтын бэлтгэлийг тэд нар бас хангана. Иргэдийн өгсөн санал мэдээлэл хэлсэн үгийн архивыг бас энд тусдаа хөтлөнө. За хамгийн гол нь одоо иргэдийн өгсөн санал шийдвэрт яаж тусгагдсан талаар вебсайтад мэдээлэл гаргах ажлыг ажлын хэсгийнхэн хийх юм аа. За нээлттэй сонсгол бол хэд хэдэн төрөлтэй байдаг. Одоо энэ иргэний танхимд явагдах гол төрөл нь бол одоо энд харагдаж байгаа энэ төсөлд санал шүүмжлэл мэдээлэл авах сонсгол гэдэг. Тэгэд та бүхний одоо сууж байгаа ширээтэй адилхан юм олуулаа одоо ингэж суужгаад тэгш байдлаар саналаа өгч оролцох ийм хэлбэр иргэний танхим дээр бол зөнхлөн. За мөн нээлттэй сонсголын бас нэг төрлийг сая улсын хурлынхан маш сайн зохион байгуулж харуулсан. За энэ бол үйл явдалд мэдээлэл тодруулах, мэдүүлэг авах сонсгол. Энэ дээр бол манай улсын хурлын танхим саяхан болсон 7 сарын 1-ний хэлцүүлгийн журам энд байна. За мөн одоо гадаадын парламентын дэргэд бас мэдүүлэг авж байгаа нээлттэй сонсголын зургийг бас энд та бүхний өмнө бас харьцуулж тавиад харууллаа.
Ингээ манай нээлтийн энэ ажиллагааны гол хандивлагч нарыг түрүүн дөрвөлгчүүд арга хэлсэн үгэндээ бас тодорхой хэлсэн. Манай одоо нээлттэй хилцүүлгийн танхимыг Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн сан, нээлттэй нийгэм форум ивент итгэсэн бөгөөд за та бүхний сууж байгаа энэ өрөөг бас тогтчуулах зардлыг улсын төсвөөс хангасан засвар үйлчилгээний төсвөөс гаргасан юм аа. Ингээд 2010 оны 1 сарын 1-ээс иргэний танхим улсын төсвөөс санхүүчхээр болж байгаа. Мөн одоо иргэний танхимын харилцах хаяг бол олон нийтэд нээлттэй байна. Цаашид ч энэ бол хэвлэл мэдээллээр зарлагдана. Манай нээлттэй нийгмийн манай иргэний танхимын ажлын албаны харилцах хаяг мөн ажлын албаны одоо улс төрийн бодлогын зүгээс хүний эрх иргэний оролцооны бодлогын хариуцсан ажилтнууд энэ иргэний танхимыг хариуцж ажиллах юм аа. Ингээд дэлгэрэнгүй мэдээллийг ерөнхийлөгчийн вебсайтн дээрээс авч болно. Манай журам бас ерөнхийлөгчийн вебсайтн дээр байгаа. Сая бас иргэний нээлттэй нийгмийн форумаас гаргасан энэ манай энэ гарын авалган дээр та бүхэнд энэ үүдэн тараагдж байгаа энэ гарын авалган дээр бас хавсралтанд нь одоо манай иргэний танхимын ажиллагааны журам нь байгаа. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.